Санаа зовсон Марта Монки мис цашлын өрөөнд байгаа тул түүнийг олох ёстой саналв. Тэднийг тэнд очиход цонхон дээр цус үссэн байхыг харав. Дотогш яран ортол Монк картаа хорццууд барьсан. Цочрол дарсан байжтай байж бай. Тэрээр хүмүүсийг хөнөөж амиг нь бүрэлдэхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч Марта энэ бол түүний буруу биш гэж хэлэн түүнийг тайвшрууллаа. Халтуураа өвчөд хүчээр дайран орохыг оролдож Гари Сижуанаар хаалхыг хаалттай байлгах хэцүү байсан тус удаан тас чадахгүй мэт байв. Гари сандран Марта Монк нарын романтик мөчийг тасалж тэднийг хурдан хөдлөхийг шаардав. Хүн тавсаар халтуурсан мэт байсан бөгөөд 8-3 дугаар данжааны ихнийг тэднээс орхон тулд үүнийг зориод хийсэн гэж сэжигшв. Тэдний цасны шугам дэхэд улайртыг мэдвч энэ доошоо орж бусдын гар хөл болно гэж тэд төсөөсөнгөө. Харанхуй гэлтийнхэн байсан бөгөөд энэ нь нэгж биш байр. Гинт түүний ард сүдэр гарч ирсэн ч Кайс тэхвэж төвч наяг аварлаа. Кайс түүнээс тусламж хэрэгтэй эсхийг асууж дур булам хатагтай гэж дуудтал гинт түүнийг сүдэр тайруулав. Энэ удаад наяа зомбиг зөхөж түүнийг хамгаалсан. Кайшийг алмаар үж архив. Үүний дараа тэр Кайс бусдын өмнө өөрийгөө хичээхийг сануулсан энэ нь Кайшийн түүнийг хамгаалах хүслийг улам батраа. Улаан өстэй засаг 3 дугаар курсын ихний зүгээр ажлыг улам хөндрүүлж байна хэмээн дааж гэнэ. Наяа тэднийг албатуулсан уу? Эсвэл сайн дураараа хийсэн үү гэдгийг мэдэхгүй. Чин бол өөртөж төлөвлөсөн ажиллагаа гэлээ. Нөхдтэй буландуулах үед осны цацраг гарч ирэн бүс өдрийн дайчдыг очих бөгөөд Кайш өөрсдөө нь тасалсан Макс талархаж наяа гаднаас ирсэн шидтэн энд юу хийж байгааг хаана. Макс өөрийн дүүгээ хайж байгаагаа хэлээд эмнэлгийн өрөө хаана байдгийг асуугаад Кайш өрөөч бас найзуудаа хайхтаж дагаад явахыг хүсэв. Энэ хооронд Сижуа болон бусдын дэндүү олон сүдэрт бүсрэлтэн эмнэлгийн өрөөнөөс гарах гэж тэмцэж байлаа. Марта яагаад улам мөсөн хүн цэвэрлээд байгааг гахад Сижуа. Тэд халдвар аваагүй хүмүүсийг байж байгаа учраас тэр гэж хариулв. Тэдний гарц руу дөхөх үед Кайшийн дуу сонсогдох бөгөөд Сижуа хачирхтай нь өөрийн ах Максийн дууг танив. Тэд байгаа газраа мэдвэгтэн тэднийг эрхийг хүсэв. Тэд биенээ олох бөгөөд Кайш эмнэлгийн байран дотор хүмүүсийн тоонаас айсан бололтой байтал наяа түүнийг зүгээр төгсөлгүй хөдлөхийг шаардав. Төлөв зүгөөний дагуу Кайш наяа хоёр гинж болон самон олсоо Гари Монк руу шидэж барьж авахыг хэлв. Тэд аснаас зуурын зомбинуудыг тэрэн холдуулах бөгөөд Макс Сижийн усны ханыг ашиглан замыг чөлөөлж түүнийг удаан барьж чадахгүй тулд бүгд гүйждэн өнгөрөв. Бүгд гүйжих үед Сижвэ хасаа бусдын тухай асуухад Макс тэднийг арена дээр байгаад дуулгав. Академи руу харанхуйг ил талцсан бөгөөд тэдний гар хүч батгсад олноороо байгаа. Тул тэр одоо очиж туслах хэрэгтэй болов. Охин автайгаа хамт явна гэж зүтгэх зур Марта Кайлас бусдын байдлыг асуухад түүнийг явахаас өмнө том бит янаас бусдын зүгээр байсан бөгөөд ян хүнд бэрцэн гэлээ. Гари түүнээс Рен тухай асуухад Кайшрыг өөрөөс нь өмнө энд ирсэн байх гэж тооцоолж байснаа хэлв. Үүнээс болж Гари түүнд ямар нэг зүйл тохиолдсон болов гэж гайхад хүрв. Ордон Дуинфорд ахлах асуугчид оюутнуудыг яаралтай аврах хэрэгтэйг ятхыг оролдох бөгөөд асуугч арена руу хийсэн халтлага зүгээр занг байж болох тул тайван байхыг сануулв. Тийшээ цэрэг илгээх нь ордны аюулгүй байдалд аюул учруулж болцсохгүй гин. Сэр Дэшберт Бернард нар энд байгаа тул тэр өөрөө тийшээ явах зөвшөөрөл хүссэн ч халууч түүнийг тасалж ордныг хамгаалахын чухлыг сануулв. Тэрээр хичнээн олон хүн золиослогдохыг аимшигтайгаар хүлээн зөвшөөрөв. Ахлагч хүлэг баатрын хувьд олон ихийг орохын тулд заримдаа цөөхийг золиослохын дээр байдгийг түүнийг илүү сайн мэдэх ёстой гэж үзэж байна. Ордны гадны энэ бүх яриаг сонсч байсан Рэй тэднийг оюутнуудыг өхөл рүү түлхэж яваад цочтой хоцров. Ахлагч даалгавраа тодорхой болгож Уинфорд түнтэй зөвшөөрөв. Тэдний яриаг сонсч байсан манай хүү үнийг сонсоод уурн хүрв. Тэрээр хижигнэн. Тэдний хувьд академийн нуустай харьцуулахад оюутнуудын ямнаас юу ч биш гэж тунгаагаад үнийг мөнхөг хүмүүсийн гаргасан мөнхөг шийдвэр гэж дүгнэв. Манай хүн өөрийнхөө хувьцаа ашиглан дүрээ өөрчилж одоо өөрийнхөө тэмцэх гэж байгаа тул зөвнөд хийж явах шиг байна. Нөгөө талд харыг дайснуудтай тулцаар байх бөгөөд Жегригээс нэмэлт хүч ирсэн эсхийг асуув. Гэрч том бид Жин өрөндөө тод инээмсэж тодруулсан. Тэр нэмэлт хүч хэрэггүй гээд өөрт нь ингэж сэтгэлээ ханаач тулж тохиоломж алддаггүй гэж нэг дар 10 задмаар байна гэв. Энэ хооронд Сэркийг маш дэмжин ирэх бөгөөд дөрөв товцнаас нь таамаглуулж марш шиг өөр хамт улсын армийн генерал байх ёстой гэлээ. Кензу гэдгийг зөвшөөрч маш тавын 2 дугаар шат руу шийдвэрж улам хэцүү бас хатал үүний хурдан дуусгасан дээр гэж шалгахан хэлв. Кейд ч бас адилхан бодол төрж явах шиг байна. Үүний дараа тавын халдвараасан ашиг дантай талдаж түүнийг сул дараа гэж дуудах хэсэрлөө шилжин. Ашигт дайруулан тэмцэж буй дан түүнийг өөрийн бас хүчээр чадлаа нэмэгдүүлсэн ч эцсийн цэгийн энэ гэдгийг онцлоо. Тэр мөчөд хин нэгэн самыг шалган харуулж аширын хүзэг нэвтлэх бөгөөд тэрээр тарчлан хашгирав. Энэ нь түүнийг харуулсан чэри байсан бөгөөд ангийнхаа хүүхдийг алсандаа хүлцэрдчихвэд дан түүнийг сайн харуулсан гэж сайшаав. Гэвч чэри самаа харуулах боломж олгож түүний анхааралыг санаасан нь талархав. Дараа нь дүр зөрөслөт болон биджигт гялгцсан халдвараасан 3 дугаар курсын ихрүүд рүү шилжин. Тэмцээнд хоёулаа тэмцэж байсан тэд итгэж чадахгүй хоцров. Ихэр хөвгүүд тэр үед салцсан байсан тул хийж чадах зүйл байгаагүй бөгөөд хамтдаа толдоор хизээч хашаагддаггүй гэжээ. Үүний дараа Сижвэ болон бусд нь гадагшгүйждэн гарч өөрийн маршийг олов. Маш дүүгээ аюулгүй байгааг хараад баяр суцаар. Дан Монк Гари нарыг зүгээр байгааг хараад баяртай байв. Гинт тэд рүү халдвар авсан дайснууд дахин давчлаа. Маш олон тооны халдвартай хүмүүс тэдэн лүү дайрах бөгөөд дан сайхан
бүгдийг нь ярьж чад байтал дахиад гараад ирсэн сандарч архив. Марш бэрцэн бүх хүнийг өгөхийг тушааж сэр өөрийн уйднуудаа инэн зогсож дайсныг нэвтрүүлэхгүй байхыг зааварсав. Сэтгэл нь маш их засан сэлвэ тэднийг бүгд халдвараасан оюутнууд бөгөөд аврах боломжтой. Тод устдахгүй байхыг сандран хаширав. Энэ үед ширийн толгойд энэ нь анханасаа харанхуй гэлтийн төлөвлөгөө байсан байж магадгүй гэсэн сэжиг төрөв. Энд маш олон хүн байгаа тал заримыг нь санамсаргүйгээр гинтэхэсээ шихий харахгүй байлаа. Гэсэн ч марш удирдамжийг авч ширдүү нараасаа осны зогшиж таширсхийг хүсэн. Хүчээ удирд хэрхийг өөртөө шилжүүлэхийг хийж усны зогшилтыг ашиглан марш хүчийг төлдрүүлж усны зогшилт халдвартай хүн бүрийг онож дотор хундааг нь сануулв. Тэдэн тарьсан хундааг маршин хүчээр биеэс нь шахан гаргаж байгаа бололтой. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хөдөлгөөнгөө болохцоор марш үлдсэн оюутнуудаас хундааг гаргаж авахын тулд жаахан урт хугацаанд хийв. Яг тэр үед марш салдиж газар бүдэрч өнөв. Ах дүүнэр нь бүгд түнлүүгүйх зуус сэрхээ маршин хүчийг гахаж их манаатай байх нь ийм олон хүн нэг дөр нарийн ажиллагаа хийхэд хангалтгүй тул түүнийг амжилттай хүчтэй гэж дүүнөв. Энэ хорон сэлвэ хайгаад шүү. Марш өөрийгөө зүгээр гэдгийг батлав. Зүгээр нэг дөр хитрхи их манаа шивсэн тул хэд хоног амруул зүгээр болно гэж тайвшруулв. Үүний дараа Сергей Кайл монк нарт баг өдөртөн шахах төсдийг цөвлүүлэхийг тушааж гаригаас халдвараасан хүмүүсийг шалгаж хэрхэн мэдгэрч байгааг харахыг хүсв. Кей доторх хөршийн хэмжээг хяналтанд байлгаж чадсан эдлэр шийдэмгүүдэд талархаж бүх зүйл намцны дараа академи тэдэнд зохисоор талархах ёстой гэж бодов. Бүх зүйл эцэст нь намжиж байтал гинт хар үед хордон аянга нижигэнж хүн бүрийн нүд шоконд орж томрон өвчтэй айцгаа ямар нэгэн хүчтэй зүйл газар мөргөж нөрөгсөн чимээ гаргасан бололтой. Энэ юу болохыг харахаар бүгд гайхан ширтэж байтал тэднийг гайхшруулсан бүтэн хоёр дуулга өмссөн хин нэгэн таасан дундаас гарч ирж нэлээд сүдгтэйгээ нэвтрв. Гари нүдэн томрон Кэгээс үнийг хэн болохыг мэдгэсхийг асуув. Энэ үед хүчрэх хоёрт залуу Кэг жинхэнэ нэрээр нь буюу Кэдэн гэж дуудаад урт хугацааны дараа уулзах татай байгаа хийв. Кэг хижигнэн түнд өөрийг нь энэ нэрээр дуудах их байхгүй тодорхой болгоход марш матмыг таньж түүнийг биеэрээ ирнэ гэж санаагүй тус гайхав. Тэрээр Авери Хүлэг Баатрын академийн өмнөх хасагч харанхуй гэлтийн өдөртөгч модон байсан бололтой. Тэр мөчид марш дүүр үгээ тохио өгч тэд бүгдээрээ осны цэцлээр цахилдөхөв. Энэ нь моромыг нэг татах шиг болов. Тэдний дэмий дараалтыг басамжирсан матамд мөнгөн өстэй шид. Нэг хүч огт нөлөөлөхгүй хിവэр байлаа. Энэ хооронд марш өөрийнх нь хүчийг огт таахгүй байгаад цэцэрдэв. Мором тэднийг хэрв тэд ингэж тоолохыг хүсэж байгаа бол ингэж дууслаа гэж зөвлөв. Модом шид хэрэглэн гарч ирээд гараасаа цахилгаан гархан бөмбөлөг болгож мөнгөн өстэй хэрүүд болох юм. Жеки Каш нарыг өшөөлгүй нэрхэд тэд өвцөндөө хашгирав. Хоёр ахлагч цахилгааны хүч хэрэглэж чадж байгаад маш итгэж чадахгүй цачирсан бөгөөд түүний хоёр дүү цахилгаан цахиулаад газар тохоонгүй хитэн домогт мангасууд лашвэр чаддаг хүчтэй элемент учраас өмнө нь хүн цахилгааны шид хэрэглэж байгааг хэн ч харж байгаагүй гэсэн чөхөдөс төрөн бодол кидний толгойд орж ирв. Тэр үед ч түүнийг ийм чадвартай би ч хизээч сонсож байгаагүй аж. Кей нөхцөл байдлыг ойлгохыг хичээх зур моромортхын нэрэгүүдээ хүрцэл очив. Гэвч тэр ахлагчдын хинэн ч гарч ирэхийг хүсэхгүй байгаа гэж үзэж байлаа. Энд байгаа бүх хүнийг алсан ч тэд ирэхгүй гин. Яг өндөр чирий орцож хоёрт эрдүү зүршгүй хүчээр сам харвав. Гэвч мором үүнийг хитрхи удаан байна гэж үзээд нисэж буй зүг шиг самыг нь хугацхив. Дараа нь жирийн матамыг араас нь натаж нүүрлүүн сэлмээрээ буулгах гэж байв. Гэвч хоёрт эртүүний дими орч саягдаахан мөнхөг хүүхэд гээд жирүү цахилгаанаар цохиж хан мөрөх хүчээ шийдэв. Үүний дараа мотом кидэнтэй хувийн өстэй юм шиг байх бөгөөд түүнээс соргичид чамайг Кей гэж дууддаг химэн асуув. Бухимдсан Кей шууд яриандаа орж юу хүсэж байгааг нь асуув. Тэр үед хоёрт эркид сонголт хийх боломж олгоно гэж мэддэг. Гайхсан кидэнд энэ ямар сонголт байж болохыг гайхав. Гэвч мором түүнийг ахлагчдаас цэцэнж авахар явахыг зөвшөөрнө гэж хэлэхэд төвшөртэй мөч хэллээ. Гэхдээ Кейг байхгүй минут тутамд нэг хүнийг ашин гээд хэдэн хүн авархан түүний дор гэж нэмж хэлэн. Түүнийг аймагчийн загт оруулав. Кидэн Гэри, Кайл, монк нарт давтлах төхөө өгөх зураа нөгөө сонголт нь юу болохыг асуув. Мором нөгөө сонголт нь тэднийг нэг нэгээр нь өхийг харах явдал гэдгийг хэлв. Кайл, монк нар нууцаар гэхэд бэлдэж байлаа. Секундын дотор Кей, монк, Кайл нар зэсгээ түнзөө чижүүлэн өсрөн очив. Өөрийгөө бүсрдэж байгааг харсан мотом үүнийг кидний сонголт гэдгийг ойлгов. Тэднийг нэгэн зэрэг давтлах үед мотом цавшхан шиг алгуулж бүгдийг хаашаа ясныг нь гайхаад хүргэв. Хэдэн хормын дараа тоос цамхлахад Кей түүнийг олж харсан бөгөөд хоёр ихтэйч чирийг боож чирээ өвдөж малтрах гэж тэмцэж байлаа. Хоёр ихтэйч тэднийг бүгдийг нэг нэгээр нь ална гэдгээ Кей сануулгах зур нийт түнзөө гүйж очино. Нааш минь чирээр тавь гэж ташаа. Чирээ шидэд хоёрт эмнийгийн муухай санааг басамжлан түүний олсон сумыг барьж олсоор дамжуулан цавшхан гаргаж нэг чанга тасхив чимээгээр зөхөв. Энэ хооронд Кидэн Южасыг тастан нийт цавшхан цохол хоосоо орсон. Азар монг түүнийг барьж аваад зүгээр үү гэж асуухад нэг айгу байгаа бололтой байв. Үүнийг ашиглан Кайл түүний анхаар сарнасан үед хоёрт эрийг төмөр гинжээрээ ороо. Том эрийг гинжээр ороосныхоо дараа Кайл хүчтэй
хүчтэй татан хашилж гинжнийхээ үзүүрийг газар зааж бихэд гэрийг дараагийн нүүдлээ хийхийг додов. Яг тэр мөчөд гэрий харийн нар гарч ирэн тэр төмөр гинжийг сэлмээрээ газар зааж төвчв. Өөр нь хөрсөн матам эдгээр нусгайчуд мэдрэшээр нь тоглож өөрийг нь хавхтаж доослаа гэж үзв. Матам өөрийн үндсэн цахилгаан төвтлгоондоо бич тхүйд хүчтэй нэргийн цураатав. Сижвэ цахтаа амжиж орсон гэрий харийн нарыг өвчийн цахилгаан төвтлгооноос хамгаалахын тулд түлхэж халдуулав. Үүнийг харсан марам Сижвэ түүний төвтлгоог таасанд гайхаж бага зэрэг бухимдав. Марта алдаж буй ганц боломжийг ашиглан Сомо энерж чиргийн техникийг ажиллана гэж найдав. Түүнийг Сомо тавихад тэр нь Марамиг онхоор нисэн одов. Гэвч хоёрт эр дахин алга болж юу ч болоогүй юм шиг хүзээснээс мултарлаа. Газарт унсан Марта түүнийг нэг газар дээр чадахгүй ухаан айц тавтах үед гинт Сильва түүний нэрийг чангаар дуудаж ирж буй давталгааг анхааруулав. Марта арай гэж ямд үрдсэн бөгөөд Марам Сильвер түүний давталгааг тааж чадаж байгааг баталж энэ нь тохиолдол биш гэдгийг мэдэв. Түүнтэй ихч талбар хоёр тэр түүндээ ус хийсэн ч давталгааны нэргийн эсвүүд осон цэцлэг хийсэн марш Макснэ түүнийг зөксөв. Яг тэр мөчөд дан жадтайгаагүй эрен матам руу ухаангүй өсөрч жадараа хатав. Хоёрт эр ямар ч зураас аваагүй гарсан дан тэр ганц цогтод бараг бүх хүчээ зориулсан тул Мерка хаж итгэж чадахгүй хоцров. Мотон басамжлан энэ талаанаас юудлаа. Одоо чиний өөх цаг чигнэлээ. Тэрээр шидэрээ цавсханы том бөмбөлөг гаргаж ирсэн нь газрыг хаосох төрлийн хүчтэй байв. Гол зурсан мотон орчны бүхэл бүтэн академиг өстөж чадхаа зайшгүй бөгөөд аим шивт цавсханаар бүрхөв. Цавсхан үсэж түүний хүч гарч ирэх үед гэрийн нэг хормон дотор өсөрч хоёрт эрийн мөрөн дээр сэлмээрээ асрах хүчээр цахив. Ямар ч гэмтэл аваагүй мотон Маверан академи хэд хэдэн онцгой сөрөгч бэлтгий чадсан гайшрав. Гэвч тэд ямар ч байсан энэ төх хүчраас харамсалтай байна гэж тэр үзв. Ингээд тэр цавсханаа Кирилл чирдүүлэн цохиж түүнийг хол шидлээ. Мөн хоёрт эр өөрийгөө тасралтгүй цацрах цавсханаар хүрээлүүлж хэнийг ч хамаагүй хол шидэж чадах хүчийг үүсгэв. Арай гэж хөл дээрээ товтож буй Кэм мором руу түхэх хичээж түүний хэрхэн ийм аимшигтай хүчтэй болсныг гайхан одоо зөвхөн 6 ахлагчид түүнийг засаж чадна гэж таамаглав. Тэрээр уршихад бараг боломжгүй байсан тул цээж дараа хоёрт өвсөө арай гэж түхэж хичв. Түүнтэй нүүр тулхад модом төлөвлөгөө бүтсэнгүй болтой гэж хэлээд ахлагч нар тэр зүйлсийг Катрин гүнд болсон хിവэр үлдэхийн тулд тэднийг бүгдийг зайлшуулахад бишэн байгаа хүлээн зөвшөөрөв. Хөлөрсөн киднийн залуугийн юу хийж байгааг ухаарч Марамиг галзуу хүн гэж доодан үнийгээ зөвхөн зүудэндэж биелүүлнэ гэж хэлв. Кэг эдгээр үсийг хэлмэгц хоёрт эрт хүнлүү цахилгаан сонхороогаа чиглүүлж өөрийн гэсэн арга бахан хэлээд өнөөдөр хоосон буцаж чадахгүй гэж би онцлоо. Түүнийг кидэнтэй салах эс хийх гэж байтал ард нь ямар нэг зүйл чарах чимээ гарч хин нэгэн мором руу хүчтэй цавхилт өгсөн бөгөөд тэр үнийг арай гэж болтов. Хэн болохыг нь харгаж тэр нь аврах там сэлмээрээ түүнийг цавхсан Жекри байлаа. Масаж хоёрт тэрээс намайг тэгээд арчин гэж бодоо юу андуурч гэхэд Ки түүнээс зүгээр үү гэж асуув. Өмнө нь Жэг маш хүчтэй цавсан тул хоёрт эр түүнийг амьд байгааг хараад хөтлөөс чичирдэв. Гэвч том эр имерхүү шалбар ханаас болж өгөхгүй гэж өөртөө итгэвтэй хариулав. Тэдний заримдан тулдах тэнхээ үлдсэн мэд мэдэрсэн матам жадыг авч өөрийнх нь эсрэг зогсож чадна гэж бодож байгаад нь харамсаж байлаа. Гайхалтай хурдаар хос хийхэд чулуунууд нурж хэвсэх зөөр матам жид өөрийгөө хит өндөр өнзөх хэрэггүй гэж хэлээд жадаа түүний бие рүү нэг татав. Цэс гоч чивхэд хоёрт иржээг одоо ч хөдлөж чадах ганцхан чи юу гэж дааж өгнө. Том эр маш хөвдөж байгаа болтой байлаа. Жэм бид жад зогтож тэр хариу цохилж өгөх чадваргүй хооронд морон мөн ажил бэрцэн кидэн лөө алхаж тэдний нэгээр нь хойд насанд нь шигэн гэв. Гинт хоёрт эр ирсэн эрийг харсан бөгөөд өвцөндөө чичирч буйжээ хараахан тосаагүй. Чи бидний хизээч чадахгүй. Манай бас чамаа инан цохин гэж хэлв. Тэгтэл мотом түүнээс бас чинь яг хаана байгаа юм бэ гэж асуув. Яг тэр мөчөд хин нэгэн гарч эрен хүчтэй өшгөлж мором хан руу хүчтэй очиж мөрөв. Эцэст нь манай хүн сүр дуурьянтайгаар ирж ирсэн бөгөөд Сижвэ түүний хөрөх чадвараар нэс гэж танив. Жэрүү дөхөж чадсанраа түүнээс жадыг соголж авахд баг зэрэг өвдөх тус битгчтэй байхыг хүсв. Жэ үнийг тэсэж чадна гэж хэлмэгц манай хүн жадыг шууд суугаад татан авав. Цус эсэрнэ. Жэ түүнд талархах бөгөөд манай залуу өмнө нь амийг нь аварсан төртэй байсан. Одоо дахин өвтөө болсон тул зүгээр химээ хэлнэ. Түүний нүд шоконд орч томрох бөгөөд Жэ энэ бол өөрийнх нь босрээ гэдгийг ухаарч манай залуу үүнийг нууцлахыг түүнээс хүснэ. Гинт тэдэн лөө том чулуунууд нисэж ирэх бөгөөдрээ Жэг цохих гэж байсан чулуунуудыг зөксөн. Тэр норш матар мэргэж ирсэн бололтой. Тэд бүгд ээжлэн түүний цагийг хүрч байгаад үнэхээр уурлжээ. Тэр тэдний алдааны төлөө төлөх болно гэж санаж хэлнэ. Гэвч манай залуу тулааны горомдоо орж өнөөдөр аль хэдийн өөр хүрсэн байгаа тул задуусах цагтаа ирлээ гэж хариулна. Манай хүү өөрийгөө бэлдэж зууны нүдээ идэвхжүүлэн ширүүн харцаар түнлүү дайрч ирэхийг уриална. Нэс чиг дайсантай талдж яхад Сильвэ түн аянгат дайртаас боломжлохыг санаалах бөгөөд тэдний дундаас хамгийн хүчтэй жиг хүртэл талдж чаддгүй шууд яригдсан шоконд орно. Гэвч Нэс бүрэн зүгээр байна. Манай залуу аянгат дайртаас болтож энэ тулаанд өрчиж бэлдсэндээ баяршина. Энэ хооронд нэгэн баатар Уинфорд руу яаран очиж асуугчийн хашид байрч байсан багуудын нэг рүү халтсан талаар мэрэгдэнэ. Түүний хөрөгчдийн талаар асуухад ямар нэгэн хөрөгч байхгүй ч 50 гаруй хүн ухаан алдсан гэж хэлнэ. Сэрсэн хүмүүс юу басныг санаж чадахгүй. Байсныг харж чадаагүй ч энэ нь ганцхан хүн байсан гэж хэлжээ. Тэд аюулаас гарсан бөгөөд гадна ямар нэгэн гэмтэлгүй байна. Хачирхалтай нь сэрсэн хүмүүс манад төлөлт орсон мэд гэгээд хэн хаширч чадахгүй хаа мэджээ. Энэ нь Уинфордын толгойд орж тэрээрээ энэ бүхний ард байгаа эсхийг гайхан алмаар нөгөөтэйгөр Нэс матрамтай тулдж байгаа бөгөөд тэр бүх цэргүүдийн манаг шингээж асан түнд үнэхээр тосолж агаад тайшин
Үгүй бол бүх зүйл замбараагүй болох байв. Тэрээр эдгээр дайртыг даван толохын тулд 100 онооны манай кирүү хөрвүүлж тулдаж буй залуу нэлээд хүчтэй. Тус хормог дүрд 20 оноо үлдэх хэрэгтэй гэж тооцоолно. Түүнийг ийм бод хитарагдж байх хооронд өрсөлд хүчин хинч тэсвэх чадамгүй. Аянгат дайртай түн рүү чиглүүлэхэд бэлэн болно. Түүний аянгат дайртаас нэс болно. Ки түүний хөдөлгөөнийг хараад сайнны хийсэн үзүүлбэр нь зөвхөн хар бүстэй баатруудад заадаг нуус техник байсан тул тэр залуу хинбэ химэн гайхаж нүдэн шоконд орон томрно. Матрам их хэрэгжилж хэр удаа нуугч чадах юм гайхан өөртөө дэндүү итгэвчтэй байх шиг байна. Манай залуу дайртууд нь дэндүү хүчтэй учраас шууд сүрч чадахгүй гэдгээ мэднэ. Хэрв хэд хэдэн удаа цохиулж баж байдал муудаж магадгүй юм. Гинт түүнийг аянг цохих бөгөөд цаашид хаалт хийхин тулд тэрээр мөсний жимэнтийг ашиглана. Тэр мөчид матрам түүнийг шидтэн гэдгийг ухаарч шидтэнгүүдийн хооронд хялхаг харуулахаар шийдэх бөгөөд манай залуу төсөлгөө байгаа бөгөөд төсөлгүй хоосон орон зайг ашиглана. Хоёрт залуу түүнийг болох боломжгүй гэдэгт итгэвчтэй байж дайртаа цэнэглэхэд сэлвэн нисэгдөө тохоловч тэрээр тэр хадраас тогтох үед дайрч ямар нэг байдлаар ухрах болно. Режа дараа түнлүү цохилт өгөхөр өсрөх боломж хоёрт залуу дайртаас тэхэн бортно. Аянга гэсгэхэд матрам түүний жадыг нилээд сайн зэсэг байна. Химээ магтаж өөрийн цогцолтод нэмэхэд төхөрнө гэж хэлнэ. Түнлүү цохилт өгөх гэж тэнцэж буй манай хүү хэрэг хоёрт залуу ингэж басаар байвал түүнийг огт цохиж чадахгүй гэж тунгаана. Яг тэр үедрээ түүний тэр том нүдтэй хоёрыг нилээд дог байна гэд сарцхуу гэж асууна. Тэр мөчид хоёрт залуурыг хүртэл гүйцэж чадамгүй аянг шиг тэхэн хөдлөнө. Манай хүү үүнд гарцаагүй ямар нэгэн мих байгааг харж ямар ч сар талбайгаар үүнийг ашиглах боломжгүй гэж тодорхойлно. Түүнийг бодж татчих хооронд сэлвэрийн дүү ардаа харахыг хашгирч эрт буй аянгат дайртын талаар анхааруулна. Манай хүү аюултай байдлаас мултарч маш бага зүргээр болтож чадна. Манай залуу хар бүстэй баатруудын орчинтойгоо нэгдэж дайсны харааны сохор цэгүүдийн дундор гусах боломжийг олгодог. Тусгай хүчин ажил хаатай хослуулсан нууцлагдах техникийг ашигладаг болжтэй. Хэрэв матрамшид ашигладаг бол энэ нь нийжил төстэй ажил хостой бөгөөд түнд цохилт өгөх сохор цэгийг олж чадна гэж тэр цаашин дүгнэнэ. Сэлвагийн мэдрэмж тэдний дундаас хамгийн шилдэг гэдгийг мэдж байгаа тул хэрэв тэр хоёрт залуу хаанаас ирж байгааг хийж чадвал илүү хэлбэрэх болно гэж тэр бодно. Ингээд тэрээр зүүнний нүдэрээ дайсныг ажиглаж хаанаас дайрч байгааг илрүүлж хямар нэгэн тэмдэг хайна. Матрам түнлүү аянгат дайрч хийж явах хооронд манай залуу тэр зүг рүү дайрахыг оролдохоо шийднэ. Сонгодог хөдөлгөөн хийж рээ өрсөж хүчинхөө дайрчдыг ухраан эцэст нь хоёрт залууг цохино. Энэхүү стратегийг ашиглан манай залуу түүний хөдөлгөөний хүчийг олж мэдэн матрам биеэ тэрвэрсхийн тулд аянг ашигладаг гэсэн дүгнэлтэд хүрнэ. Энэ нь хурдан хэдий ч бүрэн анзаарахдаггүй зүйл биш юм. Газар дээрх цэнийг тогтворгүй болдог. Тус аянг боох гэж байгааг амтд мэдэрчтэй яг адилхан. Үүнтэй адилаар түүнийг зогсохоор шийдэх бүрт сулгүй үүсэх болно. Шүүрсэн хоёрт залуу түүний эсрэг ур чадварыг нь ашиглаж зүрхэлсэн дурсан. Рэ болон Сэжва нарыг зандан сайдуулахаас өмнө зайлуулах шаардлагатай болно. Манай залуу төгшиж Мотрамын шидтэй тэнцэхэд нэлээд хэцүү байна гэж таамаглана. Тиймээс тэр шинж тэндийг барьж чадсан ч тэр богино хугацаанд гүйжийг мэдэрч хариу үрдэл үзүүлэхэд хэцүү хിവэр байна. Тэр үед хоёрт залуу том хэмжээний аянг гаргаж ур чадвар нь хэрхэн ажилтайгийг ухаарсан ч түүнийг зогсоож чадахгүй гэдгийг батлан. Рен сул талыг илүүж түүнийг гиндүүлнэ. Баригдсанаа ухаарсан манай залууд ямар ч манаа үлдээгүй бололтой. Түүний сүл дөрөө харагдах хооронд Сэлвэ түнд удахгүй бол хаюулын талаар тохио өгнө. Гэвч Рен хүлэн саларч хөдлөж чадахгүй бөгөөд матрам үнийг давуу тал болгон ашиглаж түнлүү хүчтэй аянгаар цохиж энэ бол мат тавьж гэж дүгнэнэ. Аянгат дайрч нь маш хүчтэй тул тухайн бүсийг сүйдэх бөгөөд манай хүүхийн хүү догшин хүчин цохигдэн шидэгдэж цас албаж эхэлнэ. Шархаа барьсаар Жэ санаа зовны Рэ рүү яран очиж түүнийг өрхөнө. Манай залуу хүч чадлаа алдсан бололтой. 100 онооны манаки болгон ашигласан ч түүний дайрчдыг хааж чадахгүй гипё харна. Тэрхүү аюултай дайрчдын дараа түүнийг басаа хിവэр байгааг хараад матрам дотроо тэрхүүг мангас гэж бодон аван дим хүний тухай хизээч сонсож байгаагүй. Тул энэ залуу хинбэ химэн гайхна. Үүний дараа Жэ хоёрт залуутай маш удаан тулцсан ч хоёрын ч сууж чадаагүй гэдгээрээ тайлбарсан. Энэ нь тэдний чадварын ясуу асар их бөгөөд нэмэгцээр байна гэсэн үг юм. Хэрв ингэж үргэлж хэлбэл тэд бүгд өхөж магадгүй. Тэр үед манай залуу Жэгээс тасламж хүсэж хүчээ зээлэл хийхгүй бөгөөд Жэ ямар ч хэрэгцээгүйгээр зөвшөөрч түүний төлөө өхөж ч бижэн гэж хэлсэн. Энэ хооронд Рэ том залуугийн манаа шингээж авах бөгөөд матрам чимээгүй байгаад бухимдаж тэд юу хийх гэж байгааг айхна. Тэр манай залууг дайрчдаар гиндүүлнэ. Азарэ хамгийн хүчтэй залуугийн хүчийг шингээж хаснаар хүч чадал нэрэж ирсэн бололтой. Газар тухаангүй хөтөж буй Жэг амархайг хүснэ. Рэнки гарч байгааг харсан хоёрт залуу ямар нэг зүйл буруу байгааг анзаарч итгэж чадахгүй хоцорно. Хүүгийн дотор дөөж гарч гас авалцах шиг богино хугацаанд түүнийг гэхэд тэхэн үржигдсэн байна. Манай залуу асар их гэгээр цэнэглэгдсэн бололтой. Хоёр залуутай хурдтайгаар тулж түүнлүү гэршийн хуртаар асан тооны дайрчдыг гацсан мэдхийн. Түүнийг ийм гайхалтай дайрч байгааг хараад Сэлвэ түгээр барах шиг болох бөгөөд түүний ах маш түүний хөдөлж чадсан хിവэр байгаа далмын. Үйл явдал усам их чимжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж дэвшсэн дэх төрийн банкны данс руу 50000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань. Нэн даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарч, сувг сум маань заавал бүртгүүлээрэй.